121-р анги. Мянган хувь нэмрийн оноо. Яасан бэ настаа гэж Юан түүнээс бусад шив гарч явсны дараа асуув. Их настан Шуан чамд энэ таних тэмдгийг өгч гисэн юм. Дээд настан түүнд өөр нэгэн таних тэмдгийг өгөв. Таних тэмдэгэ гэхдээ надад байгаа шүү дээ гэж Юан бодилсан байдалтай хэлв. Надаас битгий асуу. Би их насны тушаалыг л дагаж байна гэж настан мөрөө авчиад яарсан болтой хурдхан шиг яваад өгөв. Ямар гарал өгсөтэй болоод их настан түүнд ийм зүйл хийж өгч байгаа юм бол гэж настан гадагш гарч ирээд сонирхон бодов. Тэгээд настан Юаны нэрийг оролдож болохгүй хүний чагсаалтандаа нэмлээ. Настан явсны дараа Юан мэдрэхүүг ашиглан тэмдгийг идэвхжүүлэхэд түүний амьдрах газрыг заасан байв. Түүнд хоёр таних тэмдэг байгаа тул Юан тус бүрчлэн шалгаж үзв. Луугийн мөн чанар сүмийн хүрэл таних тэмдэг. Шавийн нэр Юан, шавийн байр суурь гадаад шав, амьдрах хэсэг гадаад танхимын 2600 дугаар байшин. Биелүүлсэн даалгавар тэг, зөрчил тэг. Луугийн мөн чанар сүмийн алтан таних тэмдэг. Шавийн нэр Юан, шавийн байр суурь гадаад шав, амьдрах хэсэг гадаад танхимын 70 дугаар байшин. Биелүүлсэн даалгавар тэг, хувь нэмрийн оноо 1000, зөрчил тэг. 1000 хувь нэмрийн оноо гэж Юан үн цэнийг нь мэдэхгүй боловч гинтхэн хувь нэмрийн оноотой болсондоо баярлав. Юан мэдээгүй ч гэлээ энэ 1000 оноо бол наснууд хоорондын мөрөөнөөс Шуан насны хоцсон онооны хэсэг нь юм. Түүнд амьдрах хоёр газар байгаа тул эхлээд хүрэл таних тэмдгийн заасан байр руу явж үзэхээр шийдэв. Хүрэл тэмдгийн зааснаар Юан хагас цаг гаруй явсны эцэст энгийн үзэмжтэй байшингийн өмнө ирлээ. Юан тэмдгийн ашиглан дотогш ороод доторхыг нь ажиглаж гарав. Байшин дотор 6 өрөө байх ба ганц хаалгал онгорхой байлаа. Юан онгорхой хаалгаар ортол яг түүний төсөөлсөн шиг хоосон байв. Миний 7 онсон өрөөнөөс ялгаа алга гэж Юан өрөөний голд ганц ор байгааг хараад яахаа мэдхгүй зогсоно. Гэхдээ энэ удаад орон дээр ядчил гудс байсан юм. Мэдээж Юан элит бүлгэмүүдийн нэг болох луугийн мөн чанар бүлгмийн яагаад ийм амьдрах орчин муутай байгааг мэдхгүй байсан юм. Учир нь зөөлөн ортой байх нь залхуурлыг дэмжсэн зүйл болох учраас бүлгэм шив нарыг залхуурхаас сэргэлэн хатуу ортой байлгадаг юм. Нөгөө байшин арай дээр гэж найдий гэж Юан санаа алдаад байшингаас гарч яв. Чи шин шав. 5 хаалттай байсан өрөөний нэг нь онгойж Юантай ч 100 болтой залуу гарч ирлээ. Тийм ээ гэж Юан толгойд өгв. Ойлголоо тавтаа морил би бол шин овогт 3 сарын өмнө шив болсон гэж гар барихаар гараа сунгав. Юан гар бариад намайг Юан гэдэг би саяхан шив болсон гэж танилцуулав. Хөх чи дагин минь харсан уу гэж гинтхэн шив шин ярианы сэдв өөрчлөв. Дагин минь би түүний 3 дугаар шалгалтын дээр 50 алхахыг харсан юм байна гэж Юан толгойд өгв. Новш чи муудтай новш. Дагин минийг сүр жавхлан нүдээр харжээ. Би мэдсэн бол энэ шалгалтанд орох байсан юм гэж шавшэн хэлэхэд Юан гайхширхан тэр тийм алдартай юм уу гэж Юан асуув. Мэдээч шүү дээ. Чи түүний гэр бүл болох минь гэр бүлийг сонсож байгаагүй юм уу? Тэд бол 7 залгамжт гэр бүлийн нэг. Залгамжт гэр бүлээ тэр чи юу юм? Чи залгамжт гэр бүлүүдийг мэдэхгүй байх гэхээр алс бүглөө газраас ирсэн байж тараа. Тэд бол доод тэнгэрт хамгийн нэр хүндтэй гэр бүлүүдийн нэг. Залгамжт гэр бүлүүдийн онцгой зүйл нь тэдний түүх болон ард тал юм шүү дээ. Тэд бол дээд тэнгэрт байгаа илүү том хүчний салбар юм шүү дээ. Яагаад доод тэнгэрт салбараа үлдээсэн юм гэж юу асуув. Мэдээж үр удалдмаа бэлтгэх гэж. Хэрвээ дагин минь тэдний гэр бүлийн өвийг хүлээж авбал тэр дээд тэнгэрт буцаж очиход маш их нэр хүнд болон хүч чадлыг гартаа оруулах болно. Бас дээд тэнгэрийн минь гэр бүл их хүчрэг гэсэн. Хөөх энэ ертөнц миний бодсноос эрвэхтэй юм гэж Юан зөөлнөр амдаа бовтнов. Ямартаа ч би явж амархан даалгавраа байгаа хэсгийг явж шалгалаа. Дараа уулзцай номын андаа гэж шавшэн түүн рүү гараад алчаад яваад өгв. Тэгээд Юан хоёр дахь таних тэмдгийг заасан барилга руу аван яв. Эн чин гээд Юан очих газартаа хүрэхээс өмнө тансаг барилгууд олноороо байхыг хараад гайхаж эхлэх ба санаандгүй баян бас хүчрэг нарын хэсэг түрээд ирсэн юм шиг санагдав. Би энд амьдрах юм уу гэж Юан хэлээд 70 дугаар байшинг хайж эхлэв. 121-р анги. Чи энд байх ёсгүй. Хэдэн минут байшингуудын номерыг хайж явсан юу эцэст нь 70 гэсэн 2 давхар байшингийн өмнө ирэв. Энэ өмнөх байшин бодвол дээр байгаа читрхий тансаг юм гэж Юан байшингийн өмнө хэминот гаруй гаднах үзмжийг нь харан зогсов.
Дагин минь шалгалтыг давж шав болсон чинь баяр хүргэе. Мэдээж бид чамайг шалгалт өгөхөөс ч өмнө тэнцэнэ гэдгийг чи мэдэж байсан. Шалгалтын талаар мартаж үз. Дагин минь мөнгөн нууранд 50 алхаж чадсан шүү дээ. Энэ амжилтанд өөр хүн хүрээгөө 7 жил болсон байна. Дагин миний гэр бүл энэ талаар сонсоод баярлах нь мэдээж. Энэ баяраа яаж тэмдэглэх гэж байна? Луугийн асарт очиж зоог барих уу? Тэр чинь сайхан санаа байна. Юу гэж бодож байна Дагин минь? Би даах болно. Йоан яриаг нь сонсоод эргэн харахад олон шавнар үзэгсэлнтэй залуу авахаа болох Дагин минь дагаж алхан яриа өднө. Гэхдээ тэрхүү шавнар гадаад шавын хувцастай байсангүй. Гадаад шавнар цулгуй цагаан хувцаар жигдэрдэг бол дотоод шавнар нь өнгөлөг цэнхэр болон ногоон өнгийн хувцаар жигдэрдэг байсан юм. Дагин минь Йоан хоолгүй зогсож байгааг анзааран зогсоход бусад шавнарч бас зогсож түүн рүү харав. Энэ хин бэ? Танихгүй юм байна гэж тэдний донд байсан нэгэн шав хэлв. Би ч бас тэгвэл тэрийн нисгт юу хийж яваа юм? Түүний хувцыг харахад гадаад шив болтой, залуучд гэр бүлээс гаралтай Дагин минээс өөр энэ нисгт амьдрч чадах хэрэг хүн байгаа гэж бодож байна. Чи төрчихсөн бах. Бусад шавнар хоорондоо чилчих зур Дагин минь хөмсөг зангитан Йоан руу хараад бодолд оров. Түүний хаана их таарсан юм шиг санагдаад бах юм гэж Дагин минь дотроо бодно. Тэрээр Йоаныг харж байгаагүй гэдэгтээ итгэлтэй байх боловч саяхан уулцсан мэт тэрхүү мэдрэмжийг мэдэрсээр байлаа. Гэвч түүний бодлыг бусад шавнар арчин хаяв. Хөөе, чи энд юу ийгээд байгаа юм? Энд жирийн гадаад шавнар холигдох газар биш, хурдхан явж үз. Түүнийг сонссон Йоан гэхдээ би энд амьдардаг шүү дээ. Юу? Чи энд амьдардаг гинэ? Түүний хариултыг сонссон бусад шавнар бие рүүгээ харснаа. Чи шин шав. Ямар гэр бүлийнх юм? Тийм ээ би саяхан шалгалтад авсан ямар ч гэр бүлийнх биш гэж Йоан хариулв. Чам шиг хинч биш шин шав ирэх тархтай шавнарын хэсэгт юу гэж амьдардаг юм? Бүлгмийн настаа алдаа гаргаж түнд буруу байш өгч гисэн бах та гэж нэг шав бодсноо чангаар хэлв. Тийм байж таарлаа. Иймэрхүү алдаа байн гардгүйч хаяа нэг гарч байдаг гэж бусад шавнар шуутхан санал нэгдэв. Чи биднийг сонслоо. Чи энд амьдрахыг зөвшөөрсөнд алдаа гарсан байж таараа. Чамайг таних тэмдэг өгсөн настанда тэмдэгэ буцааж өгөөд түүнд энэ талаар хэл. Чи энд амьдрдмаар байгаа бол гадаад танхимын эхний 10-т орох ёстой. Эсвэл энд байгаа Дагин минь шиг нөлөө бүхий гэр бүлээс гаралтай авах ёстой. За хурдхан эндээс арилж үз. Битгий уур амьсгал эвдээд бай. Йоан хэлэх үггүй болов. Энэ шавнар түнд их настан шуанд алдаа гаргасан байна гэж хэлж байв. Йоан хэсэг чимээгүй байснаа. Би алдаа гаргасан гэж бодохгүй байна. Тиймээс би ингээд шинэ байшиндээ түүхнэх хэрэгтэй байна гэж хэлээд Йоан байшингийн зүр алхаж эхлэв. Шавнар Йоаны зөрөгтэй хариултанд балмагдхан тэр. Гэтэл түүнийг хөөсөн шав гинтхэн ямар уваагүй юм бэ? Чи хинтээ ирж байгаагаа мэдж байна уу? Би бол дотоод шав. Чи шин шав учраас чамайг буруутгахгүй. Гэхдээ би хилээд байгаа чи энд амьдрна гэдэг энд байгаа бүх хүний нүүрлөө нулимснаас ялгаалга. Бүр энэ Дагин минь хүртэл шүү. Тиймээс чамайг бүр өвдөг сөхөрч түүнээс уучлалт гуйхыг шаардж байна гэж дотоод шав урагш гарч ирээд Йоан руу хурууга чичлэн чангаар хэлв. Йоан ахаад л хэлэх үггүй болох ба шав болоод хагас өдөрч болоогүй байтал эвгүй байдалд оров. Намайг сонсож байна уу? Өвдөг сөхрөө Дагин минээс уучлалтгүй гэж дотоод шав дахин давтах ба Йоаныг сөхрүүлэх гэж чичирнэ. Йоан даруйч гэлээ, дараач гэлээ. Хизээч хийгээгүй зүйлд уучлалтгүйдгүй хүм байсан юм. Яагаад би уучлалтгүй нэ гэж? Хэрв үнэхээр би энд амьдрахад алдаа гарсан бол би явах болно. Хэрв чи надын таних тэмдгийг өгөөгүй учраас алдаа гаргасан эсхийг мэдэхгүй. Тиймээс над дуучлалтгүйгээд байх зүйл алга гэж Йоан тэрхүү шавд үл ялэг хөмсөг зангидан хэлв. Тэгээд үргэлжлүүлэн хэрвээ надтай үргэлжлүүлэн маргавал бүлгмийн настанг аваад тэгээ шийдцгээе. Тэр хүртэл би эндээ байж болно. Баяртай гэд Йоан таних тэмдгээрээ хаалгаа онгоолгонд дотгош оров. Буцаа дээр муу жижигхэн новш минь. Баруун байшинд орох үед Йоан тэрхүү байшинд уурсан урилгыг сонссон боловч үл тоон хаалгаа хахад гадна байсан шавнар стол хэлэх үггүй болсон бөгөөд анх удаага л Йоан шиг гадаад шавьтай таарч байгаа нь юм. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 123 дугаар анги настантай эргэж ирсэн нь тэр муу хүндэтгэлгүй жаал дөнгөж шалгалтад авсан нэг муу гадаад шав байж яаж энэ олон дотоод шав нарыг үл хүндэтгдэг бас өгөөсгөж зүрхэж байна. Өөрийгөө хэн гэж бодсон юм бол гэж Йоаныг үл тоосон дотоод шав уурлан дороод өвчсөн ба ууралсандаа хамаг тусан оргилно.
Тэрээр дотоод чив болсноос хойш анх удаага ийм байдалд орж байгаа бөгөөд хамгийн их уурыг нь хүргэсэн зүйл бол түүний харж явдаг дагин миний нүдэн дээр энэ бүхэнд болсон байв. Тийм биз Ахмад нэгнийхээ үгэнд ордгүй ийм шав харж байсангүй. Дочжоохон бахта толгоогоор унчихсан байж таараа. Тэр нэгэнт л тоглохыг хүснээс хойш тоглолцгоё. Настан оролцлоо гэд бүх зүйл зүгээр гэж бодсон болтой түүнд ямар алдаа гаргасныг нь үзүүлээд өгье гэж дотоод шав тохиорхов. Ямар тач тэр шавийн хийсэн гмий өмнөөс өршөөлөрэй. Түүнийг битгий тоогоороо би удахгүй түүнийг эндээс хөөлөх болно. Чам шиг авьяаслыг нэгэн л энд амьдрах хэрэгтэй гэж дотоод шав түүнд талдсан хэлв. Чи хүснээ хий гэж дагин минь эцэст нь амных ба түүний ярианы өнгнөөс харахад тэрээр огтхонч тоохгүй байгаа нь мэдрэгдэнэ. Миний сандлын талаар юу гэж бодож байна? Бидэнтэй хамт луугийн асарт тэмдэглэх үү гэж шавнар ахин дахин асуув. Үгүй баярлаа. Над өөр хийх зүйл бий гэж дагин минь хэлээд үргэлжлүүлэн алхаж эхлэв. Удалгүй дагин минь нэгэн байшингийн өмнө ирээд хаалганы зүг алхахад түүнийг дагаж явсан шавнарын царай нь барав. Юу? Бэж боломгүй юм. Дагин миний байшин саяны жаадлын байшингийн хажууд гэж үү? Гэж нэг шавн чангаар уулга алдав. Үнэхээр л дагин минь Йоаны хөрш бөгөөд 69 дэх байшинд амьдрахаар болсон юм. Тэр энд угаасаа удахгүй. Тийм шүү. Тэр энд маргааш амьдарч байвал жинхэнэ гайхамшиг болох байлгүй. Би хаалгыг нэвдэж ороод тэр мөг гаргаж ирээд балдмаар байгаач энд дотоод шивнэрч дураараа орж болтгүй хэсэг юм да. Ярьж хандлаа. Би настай авчирч тэр мөг хүчээр гаргаж ирүүл зөвхрүүлэх болно. Түүнд гадаад болон дотоод шивийн ялгааг мэдрүүлэх болно доо. Ха. Би энд үлдээд тэр мөг зүхтаалахгүй байж бай. Тэр алдаагаа ухаарсан ч дэндүү оройтсан. Маргаашнаас эхлээд тэр дахиж дотоод шив нарыг үл хүндэтгэх зүрхгүй болно. Дотоод шив нар толгой тохилцоод зарим нь настан авчирхаар явсан бол зарим нь үлдээж Йоаныг манах ба тэднийг эргэн ирэхийг тэсэн ядаг хүлээн. Тэр үеэр дагин минь өөрийн байшинд орж ирээд уртаар санаа алдаад яадаг хичтгүй ядаргаатай хүмүүс байва. Тэднийг би танихгүй байтал миний гарал ухсааг мэдэх болохоор яг л сайн найзууд чиг ажиллах юм аа. Дагин минь дагаж байсан шавнар бол түүний танихгүй хүмүүс байсан бөгөөд түүнийг харчаад дагаж эхэлсэн юм. Түүний гарал ухсаанаас болоод бага ухаас нь хүмүүс түүнтэй ойртох гэж оролддог байсан бөгөөд тэрээр тэднийг нь үл тоогоод сурчсан нэг юм. Тэр гадаад шавийн өмнөөс харамсаж л байна. Тэр олон дотоод шавийг уурлуулсанд миний ч гэсэн буруу байгаа гэж санаа алдах боловч түүний хусан нүхт эндүү гүнзгий байсан тул хитрхээ оройтсан байлаа. Настай ирж бүхний учрыг тайлсан ч дотоод шав түүний амьдралыг там болгоно гэж бодож байсан юм. Дээрээс нь тэрээр залгамжт гэр бүлийн гишүүн учир бусдын асуудалд хит хутгалдаж болохгүй бөгөөд тэр нь гэр бүлд нь нөлөөлөх учир тиймэрхүү зүйлсийг нүдэн анид өнгөрөөдөг байв. Хэсэг хугацааны дараа дотоод шавнар нэг настанд дагуулж ирэв. Тэнгэр минь Чао Канг гадаад шавнарт хатуурхдаг мөртлөө дотоод шавнар эсэргээр нь ханддагаараа алдартай настан Яог дагуулад ирж тэр гадаад шав үнэхээр азгүй юм. Ха. Энд амьдрах талаар мартаж үз. Тэр бүр бүлгмээс ч хөөгдөх бах. Яв настны амрыг ирэй гэж шавнар түүнийг ойртон ирэхэд мэдлэв. Тэр дотоод шав нарыг үл хүндэтгэж мин гэр бүлийн залуу охин өмнө дураараа авирсан гадаад шав хаана байна гэж яв настан чангаар асуув. Удгүй дотоод шав болох Чао Кан 70 дахь байшин дингийн дээр ирээд энд яв настаа тэр дотор байгаа. Яв настан уурлангуй толгой тохиод сайн байна. Тэр муу тэнгийг төрсөнд нь харамсуулаад өгье. Холдож бай. (124-р анги) толгой бүхэв. Шавнар шуудхан яв настан зайн тавьж өгөв. Яв насныг ийм ууртай байхыг харж байгаагүй юм байна. Тэр гадаад шавч үхсэн. Тэр ч одоо харамсах бах та. Шавнарт хамаглах зур яв настан түүний байшингийн хаалганы өмнө ирэв. Тан. Яв настан хаалга хүчтэй их чинь балбаад чанга дуугаар сахилга бат сахиулах 3 дахь салааны настай яв байна. Өгзгөө хурдхан энд чирч гаргаж ирээд илтгэх. Холгүй зогсох шавнар өөрсдөө асуудалд ороогүй ч яв насны чанга дууг сонсоод өөрөө ирэхгүй салганаж эхлэв. Тан. Одоохон гарч ир. Эсвэл би хүчээр чамаа гаргаж ирэх үү гэж яв настан хинч гарч ирээгүй тул дахин орилов. Хэдэн секундын дараа Йоан хаалга нээж гарч ирэв. Тэгэхэр чи өөрөө энд амьдардаг гэд байгаа гадаад чи байх нэ? Тийм бол яагаад би чамайг таньдгүй лээ гэж яв настан түүнд хөмсгөх зангитан хэлв. Энэ ертөнцийн хүн болгоныг танихгүй байх нь мэдээ зүйл үстэй гэж Йоан тухай өрчилгэн асуулаа. Яв настан түүнэр үл итгэсэн царай гаргаад
Насны өдөөс үг дугарч зүрхлэн гинэ. Чи тэднийг үл үндэтгэсэн гэдэг үнэн бололтой. Хурдхан сөгдөөд уучлахгүй. Йоан хэлэх үггүй болов. Тэгээд удалгүй хөмсгөө зангитна. Чи намайг энд амьдрах ёстой эсхийг шалах гэж ирээгүй лүү? Гэтэл намайг яагаад анх хараад л буруутай юм шиг өрлөөд байх юм? Би ахмад нэгнийг хүндэлдэг гэхдээ бас ухаангүй хүмүүсийг хараад л таньдаг хүн. Чи юм уу? Чи өөрөө үнэхээр энд амьдрах хэрэгтэй гэж бодчихжээ. Чи бол хинч биш дөнгөж шалгалтаа тавсан шин шав гэж яав настан Йоан руу орилоод үргэлжлүүлэн бас өөрийгөө минь гэр бүлийн залуу ахын хажууд амьдрах хэрэгтэй гинэ. Чамд ичих нүргэж алах уу? Намайг энд амьдр гэж төлсөн ч би энд амьдрах зүрхлэхгүй. Хэрвээ чамайг энд амьдруулах болсон алдаа биш бол би бүх шавнарын өмнө гутлаа идэх болно. Түүний үгийг сонссон Йоан хэлэх үггүй болов. Энэ наст үнэхээр гутлаа идэх гэж байгаа юм бах та. Нэгэнт л чи эндээс явахгүй юм бол би настны эрх мэдлээ ашиглан хүч хэрэглэхээс өөр арга алга гэж Йоан настан Йоаны хариу үйлдэл хизүүлэхээс өмнө захнаас нь базаад түүнийг агаарч идэж өрхөв. Йоан хэдэн метрийн цаана цочсон байдалтай газардав. Одоо таних тэмдгээ надад өг, эсвэл ахиад хүчлэх үү гэж Йоан настан түүн рүү хүчирхийл хэрэглэхэд хизээд бэлэн мэт түүн рүү ойртно. Гэхдээ Йоан настан 4-р түвшний сүнслэг дайчин учраас Йоан түүнээс юу ч мэдрэхгүй байсан юм. Би өдөртөгчийн өгсөн хэмжээлшгүй их мэдлийн тэмдгийг ашиглаж байдлыг намжаах уу гэж Йоан бодолд орох ба жоохон хөвгтч Йоан настан юм хэлээд нэмэргүй хүн гэдгийг ойлгохоор байсан юм. Тайвнаар шийдэхийг хүссэн юм. Гэхдээ гээд Йоан санаа алдаад эрх мэдлийн тэмдгийг гаргаж ирэх гэж байтал уртаас санаа алдах чимээ сонсогдов. Чамааг энэ амьдруулах болсонд асуудал гарч магадгүй гэж бодсон ч ингэж хурдан юм байдалд хүрнэ гэж сансангүй гэх дуу хоолой сонсогдов. Энэ хоолой чинь гэж Йоан настан гинтхэн зог тусаж салганаж эхлэв. Гэвч шавнар тэрхүү хоолой хэнийх гэдгийг мэдэхгүй учраас бодилсан байдалтай зогсно. Тэр үеэр хаалттай өшигний араас харж байсан дагин минь гайхсан бодолтой амандаа бутна. Эн чинь их настан Шуаны хоолой байна. Түүний ярианаас сонсоход их настай өөрөө тэр гадаад шавыг энд амьдруулах шийдвэр гаргасан бололтой. Тэр хин юм бэ? Йоан настан чи энэ үйлдэлт чинь би хийхэн урам хугарлаа. Сахилга батын танхимын настай учир чамайг байдлыг мэрэгжлийн зөв үүднээс зохицуулах бах гэж найдтал ууралсандаа харлган болж байр суурьнда тохирохгүй үйлдэл гаргаж миний ач охины найзыг дарамтлалаа. Чамайг яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Гэх Шуан настны яриаг сонссон Йоан настны хамаг хөлсөн цовж эхлэв. Тэгээд Йоан настан шуудхан сөхөрч толгой бүхийн энэ шавийн буруу тул их настан та тохирох шийдлийг онооноо. Их настаа гэж болж буй зүйлсийг харж байсан шавнар уулгаалдаж тэрхүү хоолойны эзнийг эцэст нь мэдэв. Хин гэдгийг нь ухаарсан шавнарч бас өвдөг сөхөрч толгой бүхих ба хамаг хүүтэн үлсэн цовж яагаад их настан гарч ирсэн талаар бодцгооно. 125 дугаар анги 2 сонголт. Тэдний бүхийсэн байгааг харсан их настан өөрийгөө харуулалгүй. Хэрвээ толгой бүхийгээд л бүх зүйл шийдэгддэг байсан бол энэ ертөнцийн ийм аюултай байхгүй байсан. Бидний өршөөгөөч их настан, бидний буруу. Бид энэ гадаад шав таньдаг хүн гэж мэдсэнгүй гэж Чао Канг гинтхэн хэлв. Чиний бодлыг асуусан билүү гэж Шуан настан ам асуухад Чао Канг шуудхан амаа барив. Тэгээд Шуан настан үргэлжлүүлэн энд байгаа бүх шавнар гэрэмжлийн агууд нэг сар хоригдох болно. Харин Йоан настан чи сахилга батын танхимын учраас өдөртөгчин шийдэг. Бас явхаас өмнө миний хэлхийг сайн санаж яваарай. Өнөөдөр болсон зүйлс өрсөөч болоогүй ойлгосноо. Чи энд ирээгүй, чи энэ гадаад шавыг хараагүй. Бас шавнарт ч бас хамаатай шүү. Хэрвээ энд байгаагүй шавнар энэ талаар ярьж байх юм бол дараагийн удаад би өөрийн биеэр ирэх болно шүү. Бид ойлголоо их настаа. Өнөөдөр болсон бүх зүйлсийг мартахолно гэж Йоан настан болон шавнар имээсэн байдалтай хэлв. Сайн байна. Одоо миний нүднээс далд орцгоо гэж Шуан настны хүчтэй хоолой тэдний толгойд сонсогдоход золтоол тэд тухаалтчихаагүй юм. Удалгүй тэд босцоож бараас цогтож буй туулаанууд айтаа хідэн тийш таржгүй. Тэднийг явсны дараа Шуан настаа чи зүгээр үү шав Йоан? Саяных болсон зүйл уучлаарай. Шавнар бие биетэйгээ маргалдаж болох ч настан шавнарыг дэрлэх нь байж боломгүй зүйл. Санаа зовлтгүй. Настан Шуан хаач очисон хогийн урамлууд байдаг шүү дээ гэж Йоан нэмсгэлэн хэлв. Чи байдлыг миний санснаас дээр зохицууллаа. Үүнд чинь талархаж байна. Ихэнх хүмүүс маргалдаад ирэнгүүтээ шуудхан хүч хэрэглэж эхэлдэг.
Тэр зан арын шин тулаанчдын төрөлхийн шинж юм шүү дээ. Ямартай ч би ингэж явлаа. Ахаад ийм байдалд орох юм бол алчихгүйхэн шиг хүчээ ашиглаж болно шүү. Айлхын шууд хүч хэрэглэхээс илүү дээр байдаг юм шүү. Гэхдээ хэрвээ саяных шиг настаа оролцох юм бол шууд бидэнд мэдэгдээрэй. Бид өөрсдөө харуулахгүй ч хэлээ чамайг аюулгүй байлгах болно. Хүч хэрэглэхээс илүүтэйгээр айлга. Би энэ талаар санаж явах болноо. Настан шуан гэд Юан чухал зүйл сурсан болтой бүхэв. Хаха, санаа бүү зов гэж шуан насны хоолоо улам холдоход Юан гайхширчүүлдэв. Юан ахин шуан насны хоолойг сонсогдохоо байхад буцаж ороод гарын ялгаа уншиж эхэллээ. Тэр үеэр дагин минь цонхныхоо урд бодолд орон зогсно. Шав Юан түүний нэрийг сонсч байгаагүй юм байна. Тэр аль гэр бүлийнхэн бол бас их настантай ямар холбоотой юм бол настан хэлэхдээ түүний ач охины найз гэсэн ч ярины өнгөнөөс навч үзэхэд хоорондоо их дотн юм шиг байх юм гэж Минли амдаа бовтон зогсох ба түүний сонирхол төрж эхлэв. Хэсэг хугацааны дараа Яв настанг Байлинг дуудсан тул тэрээр түүний өрөөнд орж ирэв. Өдөртөгчийн амрыг ирэй гэж Яв настан түүнд бүхэн ёслов. Чамайг яагаад энэ дуудсан талаар мэдэж байна уу гэж Байлинг түүний мэдчлээ үл тоон асуулаа. Тийм ээ мэдэж байна гэж Яв настан хором чимээгүй байснаа хариулв. Сайн байна. Тийм бол бүр л амар боллоо гэж Байлинг цонхны өмнө очин зогсов. Чи өнөөдөр юу хийж орхисноо мэдэж байна уу гэж Байлинг удалгүй асуулаа. Үгүй мэдэхгүй байна өдөртөгчаа гэж Яв настан шуутхан хариулв. Ядчил үнэнч байна гэж Байлинг толгой дохиод тэр гадаад чавыг чи мэдэхгүй бах. Гэхдээ чи ирээдүйд мэдэх болноо. Харин тэр үед чи харамсна гэдэгт би байр суурьаараа ч мөр эцгэд бэлэн байна. Яв настан түүн рүү гайхширч хараад энэ ухаан хомс над түүний хэн болох бас яагаад их настан түүнийг хамгаалж байгааг хэлж өгөөч. Гэвч Байлинг түүнийг сонсоогүй мэт үргэлжлүүлэн чамд хоёр сонголт өгье. Яв настаа өнөөдөр үйлдсэн гмийг чинь бүлгмийн өдөртөгч мэдэгдэж өөрөөр нь чамайг шийтгүүлэх эсвэл гэгэрлийн оргилд шав нарын өмнө гутлаа ид. Чийл шийд. Та сая юу гэсэн бэ гэж Яв наст үл итгэсэн царай гаран гуулгаалдав. Яагаад Байлинг гадаад шавийн хэрэгт бүлмийн өдөртөгчийг хутгалдуулж байгаа юм бол түүнийг алчхаагүй байхад шүү. Яаж нэг муу гадаад шавьяас болж настанд ингэж хандж болно гэж ямар ч автцалтай алга. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас